За даагрын талаар ярилцъя. Даагр гэдэг өмнө ярьсан Чичлүүр утга маань юу н хизээ үүссэн юм бэ? Чичлүүр утга бол хүн төрөлхтөд үүссэн цагаас хойш юу н мод чулуугаар бие хамгаалах зорилттойгоор жад хэлбэртэй ийм утга хийснээс л эхэлж үүссэн л дээ. Ийм хоёр талтай эртээ жад хэлбэртэй тэгэхээр ан ав хийх хараатай амтнаас бие хамгаалах зорилттоор хэлж ашиглаад тэгээд энтгэх хятад Египт Ромын улсуудад болохоор ерөнхийдөө ойролцоо хугацаатай бага зэргийн хугацааны зөрүүтэл төрүүлж үүссэн гэж яригддаг. Даагар болохоор сэлмний эцэг гэж яригддаг. Ийм жижиг Чичлүүр утганаас үүдээд уртсгаад сэлэм хийя гэд сэлэм бол үүссэн гэж яригддаг бас тийм яриа байдаг. За сэлэмтэй одоо гладиатор рицерүүдийн тулаанууд болохоор ерөнхийдөө тулаанч заавал сэлэмнээс гадна ийм жижигхэн Чичлүүр утга авч явдаг. Энэ нь болохоор сэлэм болохоор хүнд дээрээс нь одоо тулдах явцад хугарах магадлал ихтэй, хаях гэх магадлал ихтэй байдаг. Чичлүүр утга бол яг хоёрны завсар холбоосуудаар ойрын зам тулаан хийхэд бол маш тохиромжтой. Тэгэхээр энэ бол Чичлүүр утга бол заавал хүний тулаанч хүнд бол байх ёстой гэж үздэг байжээ. За Чичлүүр утга ер нь бол хүүтэн зэвсэг. Тэгэхээр хүүтэн зэвсэг тооцогдсон шүү. Энийг бас анхаараарай. 18 нас хүрээгүй хүнд бол ашиглаж болохгүй. Хүүтэн зэвсэг учраас шууд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Гэдгийг сайн анхаараарай. Чичлүүр утган дээр анхаарах юм юу вэ гэхээр 6 см ер нь хутган дээр 6 см-аас дээш 90-ийн урттай зүү утга мисийг бол хуулийн байгууллага тураагаад авчдаг. Тэгэхээр 6 см гэдэг нь ойролцоогоор нэг 4 хуруу орчим урттай болчихж байгаа. 4 хуруунаас илүү гарсан 90-ийн урттай утга мисийг бол ер нь бол хураадаг. Тэгэхээр одоо чинь Америкт ч юм уу эсвэл онгоцны буудал дээр та гар дэшинд авч явах юм бол шууд хураалах нь шүү. Тэгэхээр бас энэ төлөв мэдлэг мэдээлэлтэй байж иж зөвөрлөх хэрэгтэй. Мэдээж зориултын хувинд хийгээд далд ачаа дэшинд авч явна гэхээс ил бол авч явахгүй. Ил авч явдаг нь болохоор зөвхөн зэрэг цагдаа хууль хүчний байгууллагын зөвшөөрлөнд авч явна. За даагрын давуу тал юу юм бэ гэдээ бас түг ярьсан. Хоёр талтай эртээ. Тэгэхээр мэдээж ан ав хийх ахуйн хэрэглээнд болохоор одоо нэг тал нь мохол нөгөө талаа ашигладаг ч юм уу ийм байдлаар ашиглаж болдог. Тэгэхээр даагрыг одоо анд ашиглахад ангийн даагар бол Чичлүүр урт байдаг, уян мөртлөө урт байдаг. Тэгэхээр нөгөө амтнаа жадалж ан хийх зорилттой. Бусад тусгай хэрэгцээний утга болохоор даагар болохоор Чичлүүр богино байдаг. Тэгэхээр энэ хоёрыг ингээ анхаарахад бол уртын зүрхнийг иймэрхүү байх чинь. За миний юм барьж байгаа болохоор зүгээр сургалтын жижиг даагар шүү. Тэгэхээр энэ зориулт ямар нэгэн ир байхгүй. Тэгэхээр иймэрхүү даагар бас байдаг. За цуглуулагч хүмүүс болохоор бас утга цуглуулагч юу нь бол даагаргүй байх гэж бол баг байхгүй дээ. Утга цуглуулагч нар аюулгүй байдлаа сайн хангаад хайрцаг сам сайн хадгалаад даагарууд цуглуулагчд олон байдаг. Тэгэхээр одоо чинь энэ шиг юм лимит ийм даагарууд бас байдаг. Тэгэхээр энэ бол яг ер нь утга цуглуулагч сонирхогч хүнд бол за утган дунд бол нэг даагар байхгүй гэж байхгүй л дээ Чичлүүр утга. Тэгэхээр танд ямар даагар байна? Тэр талаараас мэдээлэл солилцоорой. За даагнаас гадна өөр ер нь ямар утганы талаар ярилцах сонирхолтой байна? Тэр талаар бичээрэй Facebook найзууд манай дээр байгаа пэйж рүү эсвэл над руу чатаар холбогдоод мэдээлэл аваад ийм утганы талаар сонирхож байна. Энэ талаар ярилцъя. Энэ талаар мэдээлэл солилцъё гэд мэдээлэл солилцоорой. За баярлалаа.